адуу экспортлсон байна гэдэг асуудлын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байна л дээ. Энэ бол адуу экспортлогдоогүй гэдгийг мэргэжлийн элдийн байгууллага, гайлын байгууллага албан ёсоор мэдэгдээд энэ албан ёсны бичгээ манад ирүүлсэн байгаа. Тэгэхээр 2016 оны 11-р сарын 15-наас хойш амьд адуу нэгж толгой экспортлогдоогүй болохыг одоо албан ёсоор мэдэгдэж байна. Ер нь цаашдаа тодорхой хугацаанд амьд адуу экспортлохгүй гэдгийг одоо бизнес эрхлэгчид бол нардмд одоо албан ёсоор мэдэгдэж байна. За амьд адуу экспортлогдож байна хууль бусаар бомбдуудаар гэдэг асуудлуудад тэр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр их гарч байна л дээ. Энэ бол одоо албан ёсны баримттайгаар энэ мэдээллүүдийг одоо олон нийтийн мэдээллээр мэдээлж явахыг л одоо мэргэжлийн элдийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна.